нэг гуйлгаж нэг арай л гэж нэг юм тогтоолын тайлан 38 30 тогтоолын тайлан орж ирлээ. Их удаж орж ирж байна. Бид хуулийн батлаад өгсөн. 24 оны 10 сарын 1-ээс хэрэгжүүлээд эхэлсэн. За төр хороо би өөрөө ахалж ажилласан. Төр хороон дээр одоо энд сууж байгаа Намхан хороо гэж залуу байж байна. Төр хороон дээр ашиг сонирхлын зөрчилтөй эмийн агентлагт ажиллаж байна. Монгол фарм гэдэг компани үүсгэн байгуулагч гэд бүр нэрийн дурдаад явуулж хахад буцаагаад эрүүл мэндийн яамны эмийн бодлогын асуудал хариуцсан хүн болгоод тавьчих. Их хурлаас гаргаж байгаа тогтоол шийдвэрийг яаж байгаа хүндлэхгүй байгаа мó? Эхний асуулт. Хоёр дахь нь 12 хэрэгжүүлэх ажлыг чинь бичээд өгчихсөн. Хуулиар бүх одоо хулгай их боломжуудыг хаагаад өгчихсөн. Хамгийн чухал зүйл бол гайл дээр бөөний төвөд оруулж ирж байгаа бүтээгдэхүүнээ нэг жижиглэнгийн үнээрээ тавих, тэрийн эмийн сандаар иргэдэд QR кодыг уншаад оруулдаг болгохын тогтолцоо маш чухал байна. Ингэж бид үнийн өсөлтийг буулгах шүү дээ. Иргэдийн төрийн хяналт гэдэг нь иргэдийн хяналт байхгүй. Бид үнэ буулгаж хэлж чадахгүй. Энд чинь тийм амархан буучих зүйл биш. Энэ яас удаж байна. Энийг хурдан гэж. Лайс медик ямар ч байсан хулгай хийдэг болохгүй болгосон сайн байна. Тайлан дээр чи гарсан байна. Ямар ч байсан одоо админ пассвортын дуртай хүн эзэмшээд дуртай зүйлээ хийгээд оруулаад байхаа болсон байна. Сайн байна. Гурав дахь чухал зүйл бол энэ ихтгэлцлийн сайн дадлага туршлага. Мөнхсайхан сайд таныг очиод тэр эмийн компаниуд уулз гээгүй шүү дээ. Хамаар бүхий байгууллагуудтай л уулз гэж байгаа шүү дээ. Сая тэр Польшид хийсэн ажилшиг чинь байхгүй юу? Польшийн эмийн агентлагтай Монгол улсын засгийн газар эмийн асуудлаараа хамтын ажиллагааны гэрээ хийгээд тэгээд хувийн хвшлийн тэр бүртгэлийн хөнгөвчлөөд оруулж ирэх боломжийг олгож байгаа шүү дээ. Энэ ажлаа яасан бэ? Яагаад тендер зарлахгүйгээр Солонгосын 2-3 компанитай эмийн ав гэдгийг Намхан оргоо та яагаад тийм тушаал бичиг явуулаад ийдгээ? Чи олон улсын тендер гэж байдгүй юм уу? Энийг болгоод байгаа шүү дээ. Энэ ажлыг хийж болдгүй юм уу? Тэгээд дураараа юу ч хамаагүй нэг компаниас очиод шууд худалдаад авах юм байна л да. Энд ч бас нэг худалдаа авах үйл ажиллагаа энэ гэдэг юм оруулсан. Гурав дахь чухал зүйл бол бид чанартай боломжийн үн гэж байгаа шүү. Заавал хямдхан бай гэж хэлээгүй шүү. Боломжийн ийм үнэтэй болгооч гэсэн. За тэр төвшин энерги гэдэг ХХК пантоген гэдэг хөлдөөөр оруулж ирээд гисгэгээд буцаагаад тэнцүүлсэн шүү дээ, тийм ээ? Гэхдээ тэр компани асуудлыг хариуцлах шийдвэр гаргасан уу? Эмийн агентлаг хөлдөө туслын шингэнэ гисгээчэд буцаагаад тэнцүүлж байгаа шүү дээ. Энд хариулт авъя. За Мөнхсайхан сайд хариулна. За гишүүний асуултанд хариулъя. Манай эмийн салбар, эмзүү салбар чинь одоо тэр чигээр хувийн хвшил та өөрөө мэдж байгаа. Тэгээ их дийлэг боловсон хүчин, чадaltaй чадвартай боловсон хүчнүүд нь бүгдөө хувийн хвшилд ажиллаж исэн байдаг. Одоо ч гэсэн энэ дээр асуудал үүсэж байгаа. Ийм эмнэлгийн хэрэгслийн агентлаг дээр нэг чадaltaй чадвартай хүн авч ихээр дандаа хувийн хвшилд ажиллаж исэн юм түүхтэй. Тэгээ тэнцээ ажилд авах хүн боломжгүй болцсон. Тэгээ байнгын ажлын байран солигдож яадаг, тэнцээдэг. Боловсон хүчин докторгүй болохоор бодлого үйл ажиллагаа явах төвхтэй зүйл ийм зүйл байгаа. Тийм учраас бид нэр одоо чадaltaй чадвартай боловсон хүчнүүдээ зохих ёсны хууль ёсны байгууллагуудаас нь аваад ингээл явж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн яамн дээр хүн авч томилж чөлөөлөх бол төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн асуудал. Энэ захимын асуудлыг би одоо эрүүл мэндийн сайд дээр томилогдсон цагаас хойш л одоо 7 сараас 24 оны 7 сараас хойш энэ дээр ажиллаж байна. Захин бүртгэлийг бид нэг суурьаар нь шинжил сайжруулахгүй бол цаг зуурын нэг бүртгэл мэдээллийн хэмжээтэй арга хэмжээ авахар л болохгүй байгаа. Суурь шинжил хийхээр бид нар энэ дээр дор хаяж жилийн хугацаар одоо бид нар энэ дээр харин ч хурдан ажиллаж байгаа гэж бодож байгаа. 5 сарын 1-ээс одоо туршилтаар энэ програм хангамжууд маань эхэлнэ. Ингээд бид нар өнөөдөр хэл гайлаар орж ирж байгаа бүх төрлийн ийм эмнэлгийн хэрэгсэл дээр хяналтаа тавих, чанар дээр нь хяналтаа тавих, эмэн дээр нь үнэн дээр нь хяналтаа тавих энэ боломжууд бүгдөө бүрдэн. Энэ дээр би бол удаан биш хурдан ажилласан гэж бодож байгаа. Би Солонгос улсад очиж тэр хувийн үйлдвэрлэлүүдтэй очиж уулзч гэрээ контракт хийгээгүй шүү дээ. Би Солонгос улсад очиод элчин сайдын Солонгос Монгол улсаас Солонгос улс 100-га элчин сайдын яамаар нь дамжуулаад
Солонгосын үйлдвэрлэгч 20 гаруй компаниудын төлөөлөлтөд уулзалт хийсэн. Уулзалт хийхдээ юу танилцуулсан гэхээр манай улс одоо энэ эмийн ханган нийлүүлэхийн процессд өөрчлөлт оруулж байна. Нэг их усрын худалдаа авалтыг бид нэр шууд үйлдвэрлэгчтэй хэлцэл хийх ийм таатай хууль манай улсад батлагдсан. Бид нар энийг хийж хэрэгжүүлэх гэж байгаа учраас та бүхэн маань бид бүхэнтэй сайн хамтарч ажиллаарай. Манай улсад одоо Солонгос улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний тал дээр маш их хувь нэмрийг оруулсан. Цаашдаа энэ чанартай эмийг нийлүүлэх асуудал дээр та нартай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэ уулзалтаас хойш харин Солонгосын эмийн үйлдвэрүүд манайхыг маш сайн тоодог болсон. Ингээд тоодог болоод ирэхээр бид нар ийм эмнүүд манай улсад өнөөдөр ийм үнэтэй борлуулагдаж байна. Бид нар ийм үнэтэй авах хүсэлтэй байна гэдэг хилцлүүдийг манай агентлагаас хийж эхэлсэн. Бүх үйлдвэрүүдтэй хилцэл хийгээд тэндээс хямд үнэтэйг сонгоод явсан. Энэ дээр ямар нэгэн хуулийн зөрчил үүсэгэв гэж бодож байгаа. За ингээд дээрээс нэмэлт цагийг өгнө. Мөнх сайхан сайд. Тэгээ манай хувийн хвшлийнхэн маань ийм ханган тал дээр бүгдөө хувийн хвшлийнхэн байдаг учраас хувийн хвшил энэ эмнэлгийг аль хувийн хвшил оруулж ирж улсын хэмжээнд ижил үнээр одоо түгээж борлуулах вэ гэдэг энэ сонгон шалгаруултыг бол тендерээр нь хийсэн. Ингээд тендерээр сонгон шалгарсан Монголын одоо импортлогч ийм ханган нийлүүлэх компаниуд улс орондоо яар ижил үнээр түгээгээд эхэлсэн. Өнөөдөр үр дүнгээ өгөөд эхэлсэн. Чихрийн шижингийн эмийг авах гэж сарда авах эмэн дээр 60,000 төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 6,600 төгрөг төлөөд авч байгаа. Цус шингэлэг сайн эмийг хуучин бас 70-80,000 төгрөг төлж авдаг байсан бол өнөөдөр 7-8,000 төгрөг төлөө сарынхаа хэрэглээг авч байгаа. Маш их бодиттой үр дүн гарч байгаа. Бид нэр 2026 оны төгсгөл гэхэд бүх эмнүүд дээрээ бид нар энэ бодлогоодыг хийж хэрэгжүүлнэ. Монгол улсад орж ирэхгүй байгаа эмүүд За намхан өрөө хариулах чинь үгүй юу? Эрдэнэ 2. За 4-р микрофоныг өгнө. За та бүхний өдрийн амгалан айлтгая чи мөрөн гишүүний асуултанд хариулъя. За энэ фантагентай холбоотой асуудлууд байгаа. Энэ сая нэр дурдсан төвшин нэрэлгээд байгуулга одоо бол яг үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ дээр яг хуу энэ нөгөө 38 дугаар тогтоол дээр гарсан 38-2 дээр ерөнхийдөө энэ дээр улсын их хурлын хянан шалгах төр орооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлтгийсэн хяналт шалгалтын явцад төрийн байгууллагадах эм хангамжийн байгууллагын хамаарал эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олох үйл ажиллагаанд үүссэн байж болсгүй хувийн ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг холбогдох хуулийн дагуу шалгаж иргэд олон нийт нээлттэй мэдээллийг авилгатай тэмцэх газрын дарга даштаваа хяналт шалгалтаар ирсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл эсвэлтгүйг холбогдох хуулийн дагуу шалгаж шийдвэрлэхийг Монгол Улсын ерөнхий прокурор Жаргал сайхан тус зөвлөсгөө гэсэн байгаа. Тэгээ одоо энэ хуулийн байгууллагууд дээр гарсан шийдвэрүүд одоохондоо бид нар дээр албаж юм уу ямар нэг байдлаар ирээг байгаа. Тэгэхээр энэний дагуу бид нар дараагийн арга хэмжээг авч ажиллах боломжтой гэж ингэж хэлэхээр байна. Мөн бас энэ үед бас нэг одоо би өмнөх одоо мэдээлэлээс ингээд тодруулж үцхээр бас хэд хэдэн хүн дээр одоо энэ асуудлыг одоо хууль хяналтын байгууллага цагдаагийн байгууллага шилжүүлсэн ийм одоо юмнууд байгаа юм байна. Тэгээд одоо яг эцсийн хариу одоо гарсан гэдэг нь энэ одоо ойлголтуудыг бол дараа бас бид нэр нэмжих боломжтой. Одоогоор бол яг ямар арга хэмжээ авагдсан нь бол тодорхойг байгаа. За Чимбүрэн гишүүн тодруулга хийнэ. За эрүүл мэндийн яам тухайн улстай оруулж ирэх эмийг тохиролцоод тэр нь бол одоо бүртгэлийн журмаас хөнгөлөгдөд монопол тогтолцоодод тэмцэхээр энийг хийж өгсөн. Тийм учраас олон улсын тендер зарлаж яг тэр чиглэлээр ямар үнээр шууд худалдаа авах үгдээ агентлаг хийх ёстой. За наад тусууч хийх ёстой шүү. За энэ дээр битгий их олон юм яриад байгаа. Хоёрт юу яах ёстой? Мөнх сайхан. Би бол энэ эм шинжлэх лабораторийн хүнсний аюулгүй байдал, эмийн аюулгүй байдал энэ хоёр лаборатори нэгдэх ёстой гэсэн үүрэг өгсөн байгаа шүү 6 дугаараа. Энэ ариун зай гишүүний хэлээд байгаа тэр лабораторийн чанарыг шалгадаг лаборатори нь нэг байвал Монгол улс шиг жижиг оронд зардал багтаа үргэлжлэн биш тогтолцоо бий болчихно. Одоо тендерийн нар бид хуулиндаа ямар боломж олгож өгсөн. Ердөө 220 сая төгрөгийн төсөв батлаад өгч. Яаж зах зээл дээрээс имээ шалгах явж өөрсөнд 1.2 тэрбум төгрөг хэрэгтэй биш. За мөнх сайхан сайд хариулна. Энэ
Эмээ агентлын төсөвч яг 1.2 тэрбум гэдэг чинь нөгөө шаардлагатай тоног төхөөрөмж идэр авах хөрөнгө оруулалт нь ороод байхгүй. Бид нар урсгал зардлыг ер нь нэмэгдүүлж байгаа. Манай лаборатори байна ер нь 11 сард шинэ лаборатори 11 сард орно гэж төлөвлөж байгаа. Энэ дээр бид нар олон улсад хийгддэг эмийг шинжилдэг бүх төрлийн шинжилгээнүүдийг хийдэг болж байгаа. Энэ дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөх ирж бүр жилийн хугацаанд энэ лабораторийн үйл ажиллагааг докторжуулахаар ажиллах юм. Туршлагатай хүмүүс. Ингээд хүмүүсээ лабораторийнхоо хүмүүсийг бид нар эх сараас сургалтанд хамруулж эхэлж байгаа. Энэ дээр бүтэц орон тооны хувьд яалтчгүй олон улсын стандартаар явахаар нэмэгдэхэр байгаа. Энэ асуудлыг харин бид нар цаашдаа бас ярих шаардлагатай болох байхаа. Бид нар тэр эмнэлгийн хэрэгслийн агентлаг Солонгосын үйлдвэрлэгч нартай хилцэл хийх замаар эмнүүдийг худалдаа. За. Тодруулах уу? За 1 минут тодруулах. Төрийн болон орон нутгийн бараа ажил үйлчилгээ худалдаа авах үйл ажиллагааны хууль гэж байгаа. Энэ хуулинд өнгөрсөн парламент бид бас чухал зүйл заалт оруулж гисэн. Чанар 1 номерт үн 2 дахь асуудал. За үүгээрээ дамжуулаад Монгол улс дотроож бай, олон улсын ч бай гэрээ тендер зарлж хийх ёстой шүү. Үний саналаар үний тендер хийж аваад тэгээд хувийн хвшлийн квотыг аваад оруулж ирэх ёстой шүү. Энэ сайн дадал гэдгийг та итгэлцлийн тэр дадал гэдгийг зөв ойлголоо. Эн чин эрүүл мэндийн эмийн агентлаг нь оруулж ирэх эмийн жагсаалтыг Монголд бүртгэсэн мэтээр зөвшөөрүүлээд хэлбэрчлээ. Тэгээ ганц Монголд ганц орж исэн юм нь монополтой дотоод байдаг биш. Харин түүний хувийн хвшлийнх нь оруулж ирээд яг л нөгөө дистрибьюторийнхаа өөрийнхөө дагуу оруулж ирэх ёстой шүү дээ. Энэ процесс бол өөрчлөлт ороогүй байгаа шүү дээ. Энийг ойлгож байгаа биз? За зөвлөхөр гişүн.